Үйл явдал улаан өстэй охины зургийг харж буй нэгэн залуугаар эхэлнэ. Энэ залуу бол Токиогийн Мяма бүлгийн даргын аж хүү Мияма Кришма юм. Дүр шилжин манай улаан өстэй охин орилсоор гарч ирнэ. Юу болвоо гэтэл охины өвөөнд Кансай болон Кантогийн Якузагийн бүлэгмүүдийн харилцааг сайжруулахын тулд түүнийг Кришматай сүү тавихаар болгочихсон байжээ. Гэтэл охины өвөөд үүнийг тоосон шинж огт алга. Бүр би сонин дээр их царайлаг гарсан байх шүү гэж тоглоом хийж жишээний. Охин өөрөө дургүй байсан ч өвөөгийнхөө үгнээс гарч чадалгүй Токиогийн Кришмагийн гэрт амьдрахаар нүүж ирдэг. Тус бүлэглэлийн харьяа Мяма өвгийн тэргүүн бол Мяма Гаку гэх царайлаг өвөө байв. Охинч түүнийг царайлаг төрхийг нь гайхан сүйт залуу Кришма хаана байгааг асуухад өвөө нь ард шин байна гэв. Кришма: "Сайн байна уу? Уулзсандаа таатай байна. Намайг Мяма Кришма гэдэг" хэмээн тун ийдгээр мэдчилнэ. Дараагийн өдөр нь Ёшино шин сургуультай ороод сандарч ичиж байх үед Кришма яг хэрэгтэй цагт нь гараад ирнэ. Гэж ярилцаж улам татансах бөгөөд Ёшино зургийн анги, харин Кришма математик байгалийн ухааны ангид ордог. Кришма: "Тэнд манай анги байгаа шүү. Орой дарахаар чинь ирээд авъя" гэх мэтээр Якуза гэхэд дэндүү ээлдэг сайн хүн шиг санагдана. Гэтэл ангийнх нь 3 охин хурж ирээд "Чи өглөө Мяматай цугэрсэн охин уу? Үерхдэг юм уу?" хэмээн байцаж эхлэнтэй. Энд 3 гачин юмшууд яг яах гэдэг юм бэ те? Энэ Якузагаар оролж байгаа яг алуулах гэж байгаа. Үйл явдал шилжиж Ёшино шүн удах гэд хөрвөөж байгаад ус ухаар босдол Кришма хувцсан бүхэлдээс ус болчихсон орж ирнэ. Энэ үедл тэр жинхэнэ Якуза шиг харагддаг. Чи яах юм бэ? Оройн Ёшино Кришма хоёр алхаж явтал Ёшино хүлээж байгаарэ гэд гүүгэж явна. Ардаас нь охин юу бүч нэрэгчгэж гээд 3 гачин юм яриа үдж байгаад хүчээр аваад явчихдаг юм да. Энэ үед манай Кришма гарч ирэн "Энэ охин настай хамжууж байгаа юм" гэд эвээ шидгийг хүсвч бүдсэн вэ. Эцэст нь Кришмагийн жинхэнэ төрөх илэрч нөгөө залуусыг зуус гартал нь зэрлэхэр цодж гарна. Тэгээд "Намайг санаж яваарай. Энэ охин минийх. Дахиж түүнтэй битгий яриарай. Тэгэхгүй бол алчхаа шүү" гэж сүрдүүлдэг. Пүү ямар гинтийн зүйл болчих вэ те. Арай л зэрлэггүй үгүй юу. За юу тааж манайхан лайка дараад үзээрэй за. Буцах замдаа Ёшино цустай самцаа харчихгүй бол хүмүүс цагтаа дуудах байх гэд Кришма цамцаа шууд тайлчхана. Би хаана бүр яг л баримлаа. Энэ шивээсийг нь л харж бас л зөвүүн шивээстэй байгаа шүү. Ийхүү түүний жинхэнэ санаанаар илэрч Ёшино тандан Токиод амьдрах хугацаанд бие үнэлж мөнгө ол гих мэтээр доромжилж эхэлнэ. Ёшиноч цөхрөнгөө баран Осака руу буцдаг юм билүү гэд шүүгээгээ онгойлготол Кришма шүтэн бишрэгч охид дотор нь дүүрэн шавар хийчихсэн байв. Шантраа сууж байхад нь өвөө нь залгаж тэр чамайг 1 жилийн турш дээрлэж дарлаж байсан ч хамаагүй түүнийг өөртөө дурлуулж байгаад хай гэж зөвлөнө. Үзэгдэл солигдож Ёшино Кришмагийн ангид ууртаа орж ирнэ. Тэгснэ "Чи миний давуу талыг царай зүс би хаа" гэж хэлсэн үү? "За би бие үнэлчгээд ирлээ. Нэг бүрөө зарчихлаа. Энэ 4 сая йен. Та гурвч гэсэн давар бол өөртөө чинь хамтаар там руу авч явна шүү" гэд мөнгийг шидэж ирхэн. Гэтэл Кришма гайхаж байснаа шууд л түнд ухаангүй дурлаж орхидог. Учир нь тэрээр мазохист бусдыг доромжлон хүчрхийлэл өвдөлтөөс нь таашаал авах тийм л нэг гаж өсөлттэй бол байж л тэ. Кришма би өмнө нь хизээч ингэж догдолж сандарч байсангүй гэд Ёшинод ухаангүй дурлаж хайраа зарлаж эхэлдэг юм да. Түүнээс хойш Кришма Ёшиног 24 долоо даах болсон тул охин өдрийн хоолоо нуугдаж идэхэр шиднэ. Одоо арай гайгүй байлгүй дээ гэж бодтол араас нь Кришма гараад ирнэ. Яаж олсныг нь үзтэл түүний цахим тойл бичиг дотор нь нууцаар GPS суйлуулчихсан байжээ. Рентэд өнөөх царайлаг өвөөтэйгээ уулзахаар ирнэ. Ёшино хүлээж суухдаа намайг ангидаа дээрлэхүүлснийг эсвэл бөөрөө зарсныг мэдчихсэн юм байх та гэж сандарч байтал өвөө нь завгүй болоод хоёр туслах нь ороод ирнэ. Тэд Докуса бүлгмийн тэргүүний охин Шора Аказа сургууй алга болсон. Түүнийг олтол Ёшино Кришма хоёр өдрийн 24 цагийн турш хамт байх хэрэгтэй гэсэн даалгавар өгнө. Кришма үүнд маш дуртай байв. Тэр хоёр хоолнд ортол Кришма юу ч идэхгүй Ёшино руу хайрын харцаар шиднэ. "Чи ямар хөөрхөн юм бэ" хэмээн нялуурна.
Айгуу. Алга болсон охин Аказа Шорон 20 настай. Канагавигийн коллежид сурдаг бөгөөд Киришима энэ асуудалд тэмжиг санаа зовхгүй байв. Учир нь тэрээр Миямагийн зусан төрлийн ач хүү биш, харин өвөөгийнх нь ахынх нь хүүхэд бөгөөд 12 настайдаа энэ гэр бүлд ирж Якуза болох замыг сонгосон байжээ. Харин манай царилэг өвөө хизээч хүнтэй сууж байгаагүй. Наморитай бодлогыг Киришима уцаараа ирээд орж ирэхдээ алга болсон охины үйлдвэрийн дэд гишүүн нь өгсөн байдалтай олсныг инээмсэглэн дуулгана. Тэр орой Йошиногийн үснээсээс нэвтэрсэн тул Инаморитай хамт дэлгүүр орно. Намори гих энэ аймагтай залуу болохоор Мияма бүлэглэлийн тоогооч юм. Тэрээр Киришимагийн тухай ярихдаа тэр 5 дугаар ангидаа энэ гэр бүлд ирсэн. Ангийнхаа 20 хүүхдийн ясыг нь хуугалж аав ээж нь яаж чадахгүй байсан учраас Мияма дээр ирж байсан гэж ярилцдаг. Яг тэр үед алга болсон нөгөө охин клубын гадаа байж таарна. Киришима руу залгатал жүжиг байж магадгүй шалгая гэд тэд хамтдаа клуб руу орно. Йошино өмнө нь хизээж клубд орж иж үзээгүй тул чимээний чангааг нь гайхна. VIP өрөөнд дотор нөгөө охин Филиппиний мафиагаас 500 сая йенийг хулгайлчихсан гэд юу ч болоогүй мэт сууж байтал Киришима орж ирнэ. Тэр хүн гэр бүлийн минь нэр хүндэд нөлөөлөхөөр яагаад ийм шившгтэй зүйл хийгээд байгаа юм гэж байтал гадаас хэдэн залуу орж ирдэг. Киришима Йошино гих цагт ор түүнийг холд гээд түлгэж унгаагаад хачдаг. Киришима уурлан нөгөө залуусыг хоолойг нь бооц сэрээгээр зоож цус гартал нь аимшигтайгаар зодж эхэлдэг. Киришима яг толгойгоо хагалуулахын даваан дээр Йошино шинээр авсан үсний сэнсэрээ нөгөө залууг унтлан цохиж чи үххийг хүсээ юу хэмээн хашгирна. Йошиногийн амраас цус гарахыг харсан Киришима галзуурсан мэт болж босоод ир миний эмэгтэй чамаас болж цус алдаж байна. Чамаас 10 литр цус гаргаж байж миний санаа амарна гэд дайрна. Йошиноч зүгээр хараад байлгүй Киришимагийн толгой руу цохиж авснаар байдлыг намжаана. Гэтэл Киришимаг далимдуулан түүнийг араас нь тэврээд авдаг. Эйхүү Акацагийн нэр хүнд унаж аав нь суудлаасаа огцорсноор асуудал шийдэгдэнэ. Харин Киришимаг өөр нутаг дэвсгэр дээр асуудал үүсгэсэн гэд өвөө нь алганы амд үзүүлдэг юм да. Киришима Аказаг зогтаалгүйгээр барьж өгсөн гэд авсан 10 сая йенийг надад хэрэггүй чи минь ав хүссэн юмдаа хэрэглээрэй гэд Йошинод өгөх гэсэн боловч охин авахгүй гэд орондоо хамтдаа үсний сэнсээ авахар явна. Энэ үед тэднийг моцлогтой нэгэн залуу шүтэж байдаг. Үзэгдэл солигдсон Киришима буудалд нэгэн өөр охинтой байж байгаар эхэлнэ. Өнөөх охин чамд найз охин эсвэл харилцдаг хүн байгаа юу гэж асуухад Киришимагийн нүдэн сэргэж чи мэдмээр байна уу? Тэр Осакагаас ирсэн нэлээд ааштай өдөр болгон уурладаг хэмээн Йошиногийн тухай ярьж охиныг тэврээд хэвтчихдэг. Харин Йошиногд унтаж байхад нь Киришима ирчихсэн хараад ширтээд байгаа мэт сонин мэдрэмж төрнө. Өглөө нь тэрээр зүуд байсан юм байх та би хаалгаад өгцөндөө өрөөнд юмыг яаж мэдэх вэ гэд хутгад ирлээд унтна. Мэдээж хэрэг Киришима шөнө нь үнэхээр ирчихсэн үсийг нь оролдоод сүлжээ сууж байдаг. Йошино унтаж байгаа дүр үзүүлж байгаад тэсэлгүй шууд хутгаа аваад Киришима руу дайрна. Гэвч Киришима эмэгтэй хүнд дийлдэх хүн биш тул хутгийг нь булаан авч Йошиногийн дээрээс даран унана. Киришима чи намайг айлгацглаа шүү дээ эдэр. Өөрөө хүүхэд айлгачаад арай. Йошино яагаад шөнө орой хүн орж ирж шидэд байгаа юм бэ гэхэд Киришима чи намайг харах болгондоо уурлаад байдаг юм чинь ядахтаа унтаад уурлаагүй байх үед чинь харъя гэж бодсон юм гэж хариулна. Гэтэл Киришима хүзүүн дээр нь нөгөө буудалд хамт байсан охины шимсэн бүрийг нь олж хараад "Шино, чи миний жинхэнэ найз залуу байсан бол би чамайг алах байсан. Чи ямар миний найз залуу биш" гэхэд Киришима түүнийг тэрвэрч аваад "Тэгвэл би шалгуур хангахын тулд шамдан ажиллах болно. Тэгвэл чи намайг алахыг хүсэн шүү дээ" гэнэ. Маргааш өглөө нь Йошино дэлгэмжирэх бөгөөд дотор нь түүний аавын хуучин зургууд байв. Йошиногийн аав нь Якузад маш дургүй хүн байсан бөгөөд Йошиног төрхөөс өмнө зам тээврийн ослоор өөд болчихсон байжээ. Йошиногийн өвөө нэг өдрийн дараа Токиод болох Гоё хэмээх хуралд оролцохоор ирэх гэж байгааж. Энэ уулзалт нь жилд 4 удаа болдог зөвхөн бүл хүмүүдийн удирдагч нарын уулзалт юм. Киришима Йошинод өвөөгийнх нь хуучны зургуудыг үзүүлнэ. Йошино Гапку өвөөгийн залуугийн зургуудыг хараад чамтай ямар адилхан юм бэ гэж уулга алдна. Гаку өвөө зураг даруулах дургүй байсан ч зураг болгондоо Йошиногийн өвөөтэй хамт байсан нь тэдний хичнээн дотн байсныг нь илтгэнэ.
Мөн хоёр өвөөгийн хажууд байх залууг Акима гэдэг аж. Нөгөө талд Гаку өвөөг дээр Ренжи өвөө очиж яасан нойрмог байх юм. Би чамд чихэр авсан гэхэд Гаку, Акими хоёр Ренжи өвөөг үл тоон орхиож явчихдаг. Нөгөө тэднийг хараад байсан моцилгтэй залуу болохоор Ёшиногийн багын найз Шома байж таарна. Маргааш өдөр нь Ёшино өвөөтэйгээ уулзах гэтэл өвөө нь ажилтай байсан тул оронд нь Хоме Такё гэх ахтайгаа уулзна. Хомё Киришимаг ямархуу залуу гэдгийг нь асуухад Ёшино мазохист дүрсгэж хүүхэмсэг гэж хэлэлтэй нь биш гээд дажгүй залуу шүү гэн. Үршилжин Шомо Ёшинод зөвхөн зургуудыг нөгөөх гэж Токиод ирсэн тул солих хувцас авчираагүй байв. Тиймээс Ёшино түүнд хувцас сонгож өгнө. Шомо Киришиматай нэлээд төстэй шивэстэй бөгөөд мангар гоё биетэй залуу аж. Нөгөө талд Киришима аль хэдийн Шомогийн бүх мэдээллийг нь уншаад сууж байлаа. Ёшино Шомо хоёр хоолнд орж та хоёр гэрлэх юм уу? Цаадах чинь ямархуу залуу байх юм ярилцсан. Ёшино Осака руу чамтай хамт хармаар байна гэхэд Шомо чи үнэхээр хүсэж байвал би Киришимаг алж чадна шүү гэж нухацтай хэлдэг. Яа, энэ дээгэл амар юм болох гээд байна те. За, лайка дараагүй үзэж байгаа юм биш биз? Тийм бол лайка дараад үзээрэй за. Шомо гадаа тамхи татаа зогсож байгаад Киришима хурж ирнэ. Киришима нэмсэглэн энд тамхи татах хориотой шүү. Уулзсандаа таатай байна гэд өөрийгөө танилцуулна. Шомо жигаад Ёшиног мөрдөж олоод ирсэн юм гэхэд Киришима удахгүй би Ёшинотой гэрлэх гэж байгаа юм. Тэгэхээр чи миний хадам дүү болох юм байна шүү дээ. Гэж өдөө хатгандаа ашгүй энэ үеэр Ёшино гарч ирнэ. Жи яаж намайг олоод ирв? За, уцаа гаргаад ир гэхэд Киришима охины утасны мэдээллийг нь хуулбарлаад авчихсан байсныг нь Ёшино мэддэг. Шомо Осака руу явъя. Би өвөөд бүгдийг нь тайлбарлаж өгье гэхэд хажуунаас нь Киришима Ёшино явахгүй надтай гэрлэн шүү дээ гэж зөрөөдлөн. Ёшино би одоогоор зүгээр байгаа болохоор чи маргааш өглөө Осака руу буцтаа гэж Шомод хэлнэ. Маргааш өглөө нь Ёшино Шомог өдөж өгөхөөр ирнэ. Явхаас өмнө Шомо Ёшинож нухацтайгаар чи өөрийн дүрм журмаар үнд синээ алдахыг хүсдэггүй бидтэй гэж асуухад Ёшино хэрэг би үнд синээ алдвал үгсэнтэй адил шүү те. Одоо л миний мэддэг Ёшино шиг сонсогдож байна. Хичээлээ сайн ярэ за. Эд түүнийг тэрэн явуулна. Харин нөгөө талд нэгэн хүн тэднийг хартсан, харамлсан харцаар чимээгүйхэн ажиглан зогсож байлаа. Шомог явсны дараа Ёшино Киришиматай хамт метрод харна. Ёшино өмнө нь метрон сууж үзээгүй тул маш тухгий байв. Хүмүүсийн шахсалтай хэсэгт Киришима үүнийг анзаарч түүнийг хамгаалж өөрийн биеэрээ халахалж өгөхөд Ёшино түүний үнэрт татагдаж эхэлнэ. Тэр өрөө Ёшино гэртээ ирээд Киришимагийн өгсөн даашинзыг нь өмсөж үзнэ. Тэгснэ байсараа би түүнийг өөртөө дурдуулах ямар ч үйлдэл хийгээгүй байх шүү дээ гэж бодож байтал Киришима илгээмж өргөж өгөхөөр ирдэг. Түүнийг хараад Киришима арай Осака руу явах гээд хувцас бэлдэж байгаа юм уу гэж асууна. Ёшино уурлаж хэрэг би Шомотой уярхдаг бол яах вэ гэхэд Киришима нэмсэглэн зүгээр дээ миний хайртай хүн. Хайртай хүнтэйгээ хамт байвал би зөвшөөрнө. Гэхдээ бүх зүйл үргэлж миний хажууд, миний нүдэн дээр миний уурт хий. Тэгээд бүх зүйл дуусах үед би тэр залууч нь ална. Зянгснэр манай Yakuza Files гэх анимийн партныг өндөрлөж байна. Хэрв танд таалагдсан бол лайк дараад комент үлдээгээрэй за. Хэрэг лайк авсныг харж байгаад парт 2-ыг оруулах үгүйгээ шийдэг тул лайк дараарай. Ийм хөөрхөн комментууд бас бичээд харчин бас видеоыг урам амар авч байгаа учраас ер нь бол видеонуудыг тогтмол оруулах болно залуучуудаа. Тэгэхээр subscribe хийгээд ер нь биднийг дэмжиж байж хахад ер нь гой видеонуудаар тасрахгүй за. Окей.